Сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд Зөв сонголт подкаст тантай хамт. Өнөөдрийн дугаараараа хамгийн муухай өдрийн мөчлөгийн талаар ярина. За та өөрийнхөө энэ хамгийн муухай өдрийн мөчлөгийг мэдснээрээ та өөрийнхөө хүүхэд насны ч бай, хамтын амьдралын ч бай травманаас салахад чинь тус болно. Гэтэл одоо бидэнд энэ хамгийн муухай өдөр маань ганц биш зөндөө бай. За бидний энэ муухай өдрүүд маань одоо танд урд нь нэг траума өгсөн зүйлтэй чинь ижил төстэй нэгэн үйлдэл үг хэллэгээр эхэлдэг. За траума гэдэг маань бусдын сөрөг сэтгэл хөдлөлийн үүднээс үүдэн гарч ирсэн одоо үг хэлдэг үйлдэл нүүрний хувирал нь одоо санаатай буюу санамсаргүйгээр ингээд нөгөө хүндээ сөрөг сэтгэл зүйн мэдрэмж сэтгэл зүйн өвдөлт өгсныг хэлдэг. Траума нь бидэнд одоо анх эхийн хэвлэлд бий болсноос үеэс л эхэлдэг. За жирэмсэн их одоо юмнаас айх ямар нэгэн дарамтанд орох үед одоо энэ урагш шууд нөлөөлдөг. Хүүхэд бага насндаа эргэн тойрныхоо орчин, эцэг эх, асран хүмүүжүүлэгчээс гарч байгаа зан чанар, сэтгэлийн хөдлөлийг нь одоо ямар ч шүүлтүргүйгээр санах ойндоо буулгаж авч түүнийг одоо сэтгэлийн гүндээ ухамсаргүйгээр хадгалдаг. За тэгээд үүнийгээ насан туршдаа тэгээ явдаг. Тэгээд үүн дээрээ үндэслээд одоо хамтын харилцаанд орохдоо хамтрагчаа сонгоно. Хамтын харилцаанд хариу үйлдэл хийдэг. Үүнийгээ одоо ерөөсөө анзаардаггүй. Тэгээд уг хүнд хүүхэд насндаа авсан траума шиг нь ижил болон төстэй үйлдэл амьдрал болон одоо хамтын амьдралд нь гарахад за надаа нөгөө нэг танил аюул ирлээ гэдэг тохиолдлыг мэдрэлийн системд хүлээж аваад үүнд нь бие махбод нь үзэлцэх үү, зүхтах уу, өөрийгөө хамгаалах уу гэдэг хариу үйлдэл хийдэг. Харин тухайн хүний сэтгэл хөдлөл нь айх, уурлах, санаа зовох, өөрийгөө дорд үзэх мэт гэх мэт одоо хариу үйлдэлийг хийдэг байна. Ингээд хүүхэд насны трауманаас үүдээд ингээд айц нь гарч ирдэг. За тийм болохоор та хүүхэд наснда ямар траума авсныгаа олж мэдэх нь хамгийн анхны алхам, хамгийн чухал зүйл. За ингээд цөмөрө айдсын талаар ярив. Айдс гэдэг бол таны урд өмнө туулж үтсэн аюул, сэтгэл хөдлөлийн тав тухгүй байдал, сэтгэл хөдлөлийн өвдөлтөөс чинь өдөөгдөж гарч ирсэн зовлон зүдгүүрийн мэдрэмжийг айдс гэдэг. Та дэлгэцэн дээр одоо зураг харж байгаах. За трауманд орсон хүн хүүхдэд нь траумагаа ингээд мэдрээд айц нь үүсээд ирэхээр үүндээ нэг хариу үйлдэл хийдэг те. Энэ хариу үйлдэлийг хэрхэн яаж хийж байгаас нь хамаарат ингээд 5 ерөнхий төрөлд хуваадаг. За үүнд нь үзэлцэх, зүхтах, гацах, хүлээмж зөвшөөрөх буюу бууж өгөх, тавт нь болохоор уналтанд орох гэсэн ийм хариу үйлдэлүүдийг хийдэг. За танд эдгээрийн аль нь байна вэ гэдгээ та олж хар. Магадгүй тань нэг нь ч байж магадгүй тань нэгээс илүү одоо 2-3-аараа хоссон ч байж магадгүй. Энийг олж мэдэх нь маш чухал. Тэгэхэд энэ дээрээ та ажиллаа явах ёстой. Энэ нь таныг траумаасаа салахад тус нэмэр болно. За ингээд энэ 5 ерөнхий шинж тэмдгийг дотор нь ингээд задлаад зарцгаая. За үзэлцэх хариу үйлдэл хийдэг хүмүүс маань одоо ямар үйлдэл хийдэг вэ гэхээр бусдыг дээрлэх, бусдыг ухамсаргүйгээр удирдах, өөрийгөө мөрөх, уурлах, бусдыг шүүмжлэх, бусдаас төгс байдлыг шаардах мөн одоо нарциссист зан чанаруудыг гаргадаг байна. За энэ төрөл багтан хүмүүс одоо сэтгэл хөдлөлтөд юу мэдэрдэг вэ гэхээр уурлах, уур хүрэх, сэлтгэлээр унах, дургүйцэх, стресстэх, гомдох,
бусдаар өдөөн хатгуулсан мэдрэмжийг авах. За бие махбодын хувьд одоо зүрхэн савлах, булчин зангирах, эрүүнийх нь одоо булчин зангирах тийм мэдрэмжүүдийг авдаг байх нэ. За энэ төрөл багтах хүмүүс маань одоо ингээд таны сөрөг сэтгэл хөдлөл эхлээд ирэх энэ үед биеийн хөдөлгөөний одоо дасгал хийх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө одоо буцаагаад хэвийн байдалд оруулдаг тий. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэвийн байдалд оруулдаг тийм аргад суралцах хэрэгтэй. За зүхтах шин чанар гаргадаг хариу үйлдэл хийдэг хүмүүс нь доктортой сууж байж чаддаггүй. Хэд их ажилдаг. Өөрийнхөө энэ трама айцыг давахын тулд за төгс төгөлдөр байхыг илүүд үздэг. Альва нэг юм хийвэл заавал төгс хийжиж санаа намрах гэдэг. Их санаа зовлонтой. За хэд их хөдөлгөөнтэй болчдөг. Юмыг хэтрүүлж, ургуулж боддог болчдөг. За үүнээсээ болоод их төвшөөрт ордог. Тэгээ ямар нэгэн шалтгаангүйгээр одоо айх түгших тийм зовиртой болдог. За сэтгэл хөдлөлийн хувьд нь бол тийм төгшсөн, сандарсан, санаа зовсон бодит байдлаас ингээд тасарсан амархан одоо анхаарал нь сарндаг хаашаа чамаагүй ингээд цухтаад явчмаар тийм мэдрэмжтэй болдог. Тэгээд анхаарал нь юмд их амархан сулардаг. Нэг ёсондоо тийм ADHD-тэй хүний хүүхдийн дүр төрхөд ингээд орчдөг юм трааманд орсон энэ хүүхд маань. За энэ хүмүүс маань одоо юу хийвэл зохих ёстой вэ гэхээр өөрийгөө одоо удирдах сурах хэрэгтэй. Одоо сурах, хөдөлмөрлөх, амрах энийгээ одоо зөв дэглэмд оруулж удирдах хэрэгтэй. За өөртөө хил хязгаарыг тогтоох хэрэгтэй. Энэ одоо яах вэ? Хэдийд нь би ажиллаж, хэдийд нь би амарч байх ёстой вэ? Хинээс ямар одоо дарам шахалт ирвэл энийг нь үгүйсгэж энд нь бат зогсох ёстой вэ гэсэн тийм өөрийн хил хязгаарыг тогтоох дээр ажиллах хэрэгтэй. Түүнийг одоо баримталж хатуу чанга дах тийм дадалд сурах хэрэгтэй. За тэгээд өөрийгөө одоо яг ингээд одоо цагтаар байгаа шүү гэдэгтээ анхаарч үүндээ өөртөө тий бод сэтгэлийн хөдлөлтөө ингээд анализ хийж сурах хэрэгтэй. За гацах төрлийн хариу үйлдэл хийдэг хүмүүс нь тийм нийгмийн төвшөөрт орчдөг. Одоо ингээд гадаа гарлаа бүх юм түүнд аюултай харагддаг. Хажуугаар нь хүн өнгөрлөө энэ хүн надад аюул хийх юм шиг тийм мэдрэмжтэй болчдөг. За ингээд өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлдэг. Ганцаардлыг хүсдэг. За тэгээ бодит ертөнцөөс тасардаг. Шийдвэр гаргахдаа асуудалтай болдог. За daydreaming буюу одоо ганцаараа ингээд суугаад ингээд бодит орчноос тасраад ингээд хий хоосын мөрөөдөд ингээд сууждаг болчдөг. Сэтгэлээр ундаг, хит их хөдөлгөөнгүй хит их сууж нэг газараа сууж ингээд зурагт үзэх тийм юм одоо тийм дадалтай болцсон байдаг. За энтгээр хүмүүсийн сэтгэл мэдрэмж нь одоо ямар байдаг вэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүйг мэдрэх мэдрэмж нь суларсан тэрийг мэдрэхгүй болсон байдаг. Өөрийгөө одоо үнгүйдүүлэх, үгүйсгэх, ичих, за уйдах. Тарих нь одоо нөгөө brain fog гэдэг нь шүү дээ. Тарих нь ингээд саармагжих. Ямар нэгэн шалтгаангүйгээр айх, сэтгэл санаа нь хоосрох, гуниглах, одоо бие нь хөших, одоо дүлий дүмби ингээд гөлийсэн дүрд орох ийм шинж тэмдгүүдийг гаргадаг байх нэ. За эдгээр хүмүүс нь одоо юу хийвэл зохих ёстой вэ гэхээр өөрийнхөө одоо тав тухтай хүрээлэн орчингоо бий болгож одоо түүнийг өргөжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө одоо ганцаараа гэдгээ
биш гэдгээ одоо хүлээн зөвшөөрч одоо бусдад харилцаанд орж, бусдад харилцаанд, эрүүл харилцаанд орж, бусдад одоо yes гэж хэлж эхлэх хэрэгтэй. Ингэснээр бас бусдад зөвшөөрөгдөн штэ. Нийгмийн хүрээнд одоо орж бусдад одоо туслах маягаар одоо найз нөхд нийгмийн хүрээгээ баг алхмаар ингээд одоо тэлээд мөн одоо өөрийгөө ингээд бодит ертөнцид зөвөр ингээд шийдвэр гаргаж сурахтаа ингээд анхаарах тийм арга техникүүдийг суралцах хэрэгтэй. За дараагийн хүмүүс нь болохоор хүлээн зөвшөөрөх буюу бууж өгөх хариу үйлдэл хийдэг хүмүүс нь юу байдаг вэ гэхээр эдгээр хүмүүс нь people pleasing хүмүүс гэдэг нь шүү дээ. People pleasing гэдэг нь болохоор одоо хүсээгүй ээж бусдын хүслээр юмыг хийхтэй, бусдын хүсэлд зориулж өөрөө хүсээгүй ээж хийх. За бусдын хариуцлагыг өмнөөс нь хит ихээр хүлээх өөрөө ямар ч буруугүй хэрнэ. Бусдаас тусламж асуухтаа одоо тааруу одоо тэрэн дээр одоо их муу болдог. Дургуутсал болон сэтгэл ханамжгүй болдог. Сэтгэл ханамжийн мэдрэмжээ ингээд баг багаараа алддаг. За бусдын хүрээнд одоо багтаж орохын тулд бүх зүйлээ хийж өөрийгөө золиослдог. Яагаад тэгэхээр энэ нөгөө тэр хүний маань одоо хинч намайг тоохгүй болчлоо, би ганцаарчлаа гэдэг айцнаас айдаг байх нь шүү. Хин гэдгээ хүлээн зөвшөөрөх чадвараа одоо айжмаар алддаг. За үргэлж бусдад yes гэж хэлдэг болдог. За өөрийн хэл хязгааргүй болдог. Энэ хэл хязгаар гэдэг маань одоо өөрийнхөө эрх ашигыг хамгаалсан зүйл шүү дээ. Энийг одоо баг багаараа алдаад энэ бүр үгүй болдог. За бусдаас давхар хамааралтай болдог. За энэ нь болохоор нөгөө codependency гэж байгаа шүү дээ. Энэ хүн байхгүй бол би юу ч биш. Энэ хүн байхгүй бол би амьд гарч чадахгүй. Энэ хүнгүүгээр би бол хаашаа явж чадахгүй гэдэг тийм одоо давхар хамааралтай болцдог байх нь. За бусдын хэрэгцээг өөрийнхөөс түрүүнж тавьж одоо өөрийгөө ингэж үгүйсгдэг. За үүнээсээ гарахын тулд, үүнийгээ засахын тулд яах ёстой вэ гэхээр эхлээд өөрийгөө үнэл сур, өөртөө хайртай бол сур. Одоо no гэж хэлж сур хүмүүсттэй эргэн тойрныхаа хүн болгонд одоо хүлээн зөвшөөрлөгдөх ёстой гэдэг тийм ойлголтоо одоо гэж одоо тийм mindset-ээ өөрчлөх хэрэгтэй. За тэгээд өөрийн гэсэн хэл хязгаарыг тогтоож түүнийг одоо баримтлах тийм дадал туршлагыг олж авах хэрэгтэй. За 5 дахь трама хариу үйлдэл хийдэг хүмүүс нь болохоор уналтанд ордог хүмүүс байгаа. За энэ нь болохоор тухайн хүний хүүхдийн бие махбодын физиологийнх нь одоо өөрчлөлтөд шууд хамааралтай. Энэ одоо сэтгэл зүйн хариу үйлдэл хийхээсээ илүү ингээд бие физиологийнхаа хариу үйлдэлээр ингээд хариу үйлдэл хийдэг юм хүмүүс байгаа. За энэ хүн одоо травмаа мэдэрлээ, нөгөө хуучин травма мэдэрлээ, айдас нь хүрлээ. Ингэнгүүт энэ хүн маань одоо хүний маань биеийн булчингийн тулгуур нь одоо хийх ёстой зүйлээ ингээд асар богинохон хугацаанд алдаа шууд ингээд бие нь ингээд доошоо сулраад ухаан алдаж унах. За эсвэл ингээд толгоо нэргэж дизи болох. Ингээд бөөлж өгөх те эсвэл тэнцвэрээ алдах. Энэ хүнд одоо ямар ч тийм одоо өөрийгөө ингээд түшээд аваад явах тийм чадваргүй болоод шууд ингээд коллапс болдог. Энэ үед энэ хүмүүс өөрийг нь ямар ч зүйл одоо аврахгүй, өөрөө ямар ч амрал инэрлэхгүй болчлоо. За энэ аюулаас ямар ч зүхтах гарцгүй боллоо гэдэг мэдрэмжийг авдаг учраас ийм байдалд хүрдэг. За энэ нь голцоо трама нь одоо гүн хэлбэртээ орсон хүмүүст их гардаг. Тийм болохоор энэ төрлийн хүмүүс бол өөрийгөө ингээд эмчилнэ гэд ингээд цаг алдаад байх юм бэггүй. Одоо шууд одоо мэрэгжлийн сэтгэл зүй эмчилгээнд орох хэрэгтэй. Тараманд ороод ингээд айцтай болсон хүүхэд уг хүн маань
альва зүйлд сонголт хийхдээ зөвхөн өөрийнхөө айдсан дээр тулгуурлаж сонголтоо хийдэг болдог. За жишээ нь би ингээ хэлчихвэл энэ хажууд хүнээ гомдоочих вэ? Уурлуулчих вэ? За хэрвээ би ингээ сэтгэл хөдлөлөө гаргахаар би энэ хүнд сул дорой харагдаад энэ хүнд хаягдчих вэ? Гологдчих вэ? За хэрвээ би энэ зүйлийг хийчихвэл асуудалд орчих вэ? Унчих вэ гэдэг байнга төрүүлж бодож ингээ сонголтоо хийдэг болдог. Нөгөө өөрийн хувь хүний төрлөх зан чанарын чин хүсэл энэчнээс ингээд айжмаар өөрөөс нь ингээд холдоод явчих. Алга болдог. Энийг үгүйсгээд байдаг. Тэгээд энэ нь он жил ингээд дахин давтагтаа явахаараа тухайн хүндээ хүүхдтэй энэ хэвийн зүйл мэд бодогдоо санагдаад эндээ ингээд донтоод ингээд өөрөө ирэхгүй трама айдастай энэ хүн хүүхд маань ингээд гацчихдаг. Энийг анзаарч харж чаддаг. Өөрийнхөө би хинбэ, миний зан чанар, миний хүсэл эрмэлзэл хинбэ гэдгээ буюу өөрийнхөө authentic гэдэг нь шүү дээ. Энийг үгүйсгээд ирэхээр хүн нөгөө хамгийн муу өдрийнхөө дараагийн хэсэг болох шэм буюу ичхүүр гэдэг үедээ ордог. За ингээд цөмөрөө ичхүүр шэм гэж юу вэ гэдгийг яриа. За ичхүүр нь бидэнд өөрийгөө үн цэнгүүдүүлэх, өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө дорд үзэх, өөртөө үд итгэх тийм сэтгэл мэдрэмжийг төрүүлдэг. Хувь хүний тухайн хүүхдийн итгэл үнэмшил үн цэн зөрчигдөөд мөн өөрийгөө хамгаалдаг хэл хязгаар нь багасаад зөрчигдөөд бүр үгүйсгээд алга болох үед хүн өөрийн ирэхгүй өөртөө итгэлгүй болж өөрийгөө дорд үзэж өөрийгөө үн цэнгүүдүүлдэг. Бид эцэг эхийн зүгээс, нийгмийн зүгээс хамтран амьдарч байгаа хамтрагчийн зүгээс чи буруу юм хийчихлээ, чи чадварлаг байж чадсангүй, чи хичээсэнгүй, чи зүтгэсэнгүй, чи муу байлаа гэсэн шүүмжлэл, харьцуулалт, гоочлолт, доромжлол, дарамтлалыг авдаг. Үүнээсээ болоод сэтгэл зүйн хувьдаа би орхигдчихвээ, хаягдчихвээ, ганцаардчихвээ гэдэг мэдрэмжийг авдаг. За зарим токсик эцэг эхийн зүгээс тухайн хүүхэд токсик хамтрагчийн зүгээс махбодийн тийм зүтгүүрийг авдаг. Энэ зодуулах, зохиулах, дээрхлүүлэх, хүчндүүлэх гэх мэт дарамтыг авдаг те. За үүнээсээ болоод тухайн хүүхэд болон хүн өөрийгөө хамгаалахын тулд хүнийхээ жинхэнэ мөн чанар буюу authentic үгүйсгэж нууж үүний оронд хуурамч дүр маскыг бий болгодог, хуурамч хүнийг бий болгодог. Энэ нь нөгөө талаас өөрийгөө дахиад энэ өвдөлтийг авахын тулд хийж байгаа нэг ам гарах нэг үйлдэл нь. Ингээд тухайн хүүхэд маань өөрийнхөө authentic буюу төрөлх зан чанараа алдаад миний энэ хинбэ гэдэг маань эцэг эхт маань таалагдахгүй байна. Миний хамтран амьдрахтч таалагдахгүй байна. Тийм болохоор ингээд энэ хүнд таалагдахын тулд би өөр шинэ хүнийг бий болох хэрэгтэй гэдэг тийм ойлголтод хүрдэг. Тийм дүгнэлтэнд хүрдэг. Өөр ямар ч аргагүй болдог. За тэгтэл ямар ч хүүхэд эцэг эхийнхээ анхааралд байж тэдний халамжийг авахыг хүсдэг. Яагаад гэвэл энэ хүүхдүүдийн хувьд энэ нь тэдний ам гарах нэг л гол үндсэн тулгуур нь шүү дээ. За үүний тулд тухайн хүүхэд маань сайн ч вэ, муу ч вэ юм хийж эцэг эхийнхээ анхааралд орохыг хүсдэг. Тэгэхээр таны ямар authentic жинхэнэ мөн чанар чинь байсан бэ гэдгээ сэргээх хэрэгтэй байна. За хизэнээс та энэ зан чанар, мөн чанараа алдаад ихсэн бэ гэдгээ ухаж сөхөж мэдэх хэрэгтэй байна. За энэ таны мөн чанарын юу нь тань энэ хүнд чинь таалагдахгүй байна. Яагаад энэ хүн таалахгүй байна гэдгийг бас ойлгож мэдэх нь их чухал. Ингэснээрээ та бас тарамнаасаа гарахт нэмэр болно.
Хүүхэдч бай, хүнч бай өөрийнхөө authentic жинхэнэ мөн чанараа алдахаараа өөрийгөө үгүйсгэх. Ингээд таны одоо хамгийн муу өдрийн одоо үгүйсгэх шатч эхэлж байгаа. За хүн яагаад өөрийгөө үгүйсгдэг вэ гэсэн одоо 3 шалтгаан байна л да. Нэгт нь болохоор тухайн хүүхэд хүн өөрийгөө одоо сэтгэл зүйн өвдөлт аюулаас хамгаалах үүднээс өөрийнхөө жинхэнэ хинбэ гэдгээ өөрчилж өөрийгөө үгүйсгдэг. За хоёрт нь тухайн хүн хүүхэд маань эцэг их буюу хамтран амьдрагч хүнээсээ одоо анхаарал халамж авахын тулд тэдний анхааралд орохын тулд энэ тэдний одоо аюулгүй байдлыг хангадаг учраас энэ хүндээ таалагдах гэж өөрийнхөө жинхэнэ хинбэ гэдгийг өөрчилж ингэж өөрийгөө үгүйсгдэг. За 3 дахь шалтгаан нь болохоор энэ бидний тархины үйл ажиллагаатай хамааралтай. За 1-2-ыг энэний өмнөх нь ярьсан болохоор дахиж яриад яах вэ? Ингээд бүгдээрээ 3 дахь шалтгааныг одоо дэлгэрэнгүй ярьцгаая. Хүний баруун тархи одоо мэдээллийг 5 мэдрэхүйн тусламжтайгаар аваад зүүн тархи руугаа шилжүүлдэг. Зүүн тархи тэр мэдээллийг нь хүлээж аваад задлан шинжилгээ гаргаад буцаагаад баруун тархинд өгөх ёстой. Тэгээд баруун тархи үүндээ нөгөө гар хөлөө удирдах, хил амаа удирдах ингэж хариу үйлдэл хийдэм байл да. Тэгтэл травманд орсон тархи маань ялангуяа энэ зүүн тархи маань баруун тархинаас авсан мэдээлэлээ боловсруулад буцаагаад ингээд баруун тархитаа өгч чаддаггүй. Ингээ гацчдаг. За түүл яагаад вэ? За саяхны хүртэл одоо хуучин сургуулаар гэх юм уу те биднийг одоо бодлоо цэгнэж яриач, бодлоо тунгаагаач, ярихаасаа өмнө сайн бодооч гэж хэлдэг те. Энэ нь бол чиний бодол анхдагч бодлоо цэгцэл тэгжиж харилцаанд ор гэдэг. Тэгтэл үнийг одоо сүүлийн шинжлэх ухаанд үгүйсгэсэн. Бодол бол анхдагч биш ээ, харин таны одоо сэтгэл хөдлөлийн мэдрэмж чинь анхдагч, үүн дээр чинь үүсэж таны бодол үүсэж гард юм байна л да. Тэгтэл травманд орсон хүн маань өөрийнхөө authentic жинхэнэ мөн чанараа аль хэдийн үгүйсгэсэн. Өөрийнхөө жинхэнэ сэтгэл хөдлөлийнхаа мэдрэмжийг ингээд хаачихсан, блок хийчихсэн байгаа болохоор нөгөө зүүн тархи маань энэ дээр хичнээн хичээсэн ч ихсэн одоо задлан шинжилгээ хийж гаргаж чаддаггүй ингээ гацчдаг. Харин энэний оронд нөгөө түрүүний ярьсан 5 нийтлэг нөгөө травманд орсон хүний хариу үйлдэл хийдэг өөрийгөө хамгаалах механизм пак гэд асчдаг байгаа байхгүй оронд нь. Ингээд нөгөө задлан шинжилж зөв дүгнэлт гаргаж баруун тархи руугаа ингээд задлагаа шинжилгээгээ гаргаад нөгөө баруун тархинд ингээд зөв хариу үйлдэл хийх ёстой байдал шал эсрэг өөрийгөө хамгаалах механизмаа гаргаад өгчөж байгаа байхгүй юу. Ингэхээр нөгөө хосын хамтын амьдралд бие биенийг ойлгохгүй ойлголц нөгөө токсик гэр бүлд чинь хоёр талаасаа яг ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө дахин яригадаад хизээч дуустгүй хэрүүл дахин давтагдаад байдаг учир нь ийм учиртай байгаа юм. Тийм болохоор бидний authentic сэтгэл хөдлөл маань бидний оршихуйн бас нэг гол чухал нэг хэсэг гэсэн үг ээ. Тэгээ сэтгэл хөдлөлөө одоо зөвшөөрөхгүй байхаар бидний ухамсар автоматар өөрийгөө үгүйсгдэг. За тэгээ баруун тархи маань зүүн тархинаас ажиллаа хийгээч над боловсруулсан мэдээлэл, анализ гаргасан мэдээлэл над руу дамжуулаач гэд мэдээллийг өгөөд идэг. Хичнээн та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг үгүйсгэсэн ч гэсэн. За тэгээд ингээд энэ тохиол нь он дахин ингээд жил үргэлжлээд байх тусам энэ нь одоо таны стрессийн дааврыг нэмэгдүүлээд энэ нь улмаар та одоо сэтгэл зүйн одоо гин эмгэгтэй болдог. За энэ нөгөө л нэг bipolar
narcissistic personality disorder өөр юу байдیں сэтгэл зүйн бүх энэ өвчнүүдийг үүсгдэг байх нэ. За бид өөрийнхөө энэ сэтгэл өвдөлтийг сэтгэлийн шархаа ингээд намжаах эдгэх зорилгоор арх, дарс, согтууруулах ундаа уух, тэ мансууруулах бодис хэрэглэх. За зарим маань одоо сэтгэл гутралаасаа гарах ийм бэлтгэл уух. За зарим нь йога, бясалгал хийх зөвлөлийг хийдэг. Гэтэл энэ нь бол тухайн үеийн тодорхой тэр өдрийн одоо өвдөлтийг тодорхой цаг хугацаанд л төрхөн зур эдгэж одоо таны сэтгэл зүйг сэргээж өгнө гэхээс энэ таны одоо гүний гүнд байгаа тэр сэтгэл зүйн одоо шарах трама, хүүхэд насны трама, хамтын амьдралын трамаг чинь эмчилдэг үү. Тэгвэл энэ өөрийгөө үгүйсгэхээс яаж салах вэ? Өөрийгөө энэ траманаас яаж гаргах вэ гэхээр та өөрийнхөө authentic буюу өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгийг л сэргээх хэрэгтэй байгаа. За үүний тулд яах ёстой вэ гэхээр дараах 3 зүйлийг хий. Нэгт нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө би хэн бэ гэдэг authentic-ийг сэргээх хэрэгтэй. Үүний тулд та өөрийнхөө төгс төгөлдөр бис зан чанараа хүлээн зөвшөөр. Үүнээсээ зүгтдаг байснаа хүлээн зөвшөөр. Үүнийгээ нуудаг байснаа хүлээн зөвшөөр. Үүнээсээ ичдэг байсныгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд бид одоо ухамсаргүйгээр өдөрт 10-аас 200 удаа өөрийгөө хуурч өөртөө худал хэлдэг байх нэ. За ингээд өнгөрснөөс үүдэж авсан хүүхэд насны травмагаас ч бай, хамтын харилцааны травмагаас үүдэж авсан тэр өөрийгөө үгүйсгэлээ. Өөрийгөөсөө ичдэг байсан тэр зан чанараа. Үүнээс урган гарсан сөрөг үзэл бодлоо бүгднийг ингээд чагсаад бичээд энийгээ одоо засаад яваад ах хэрэгтэй наа. За хоёрт нь өөрийгөө уучлах хэрэгтэй. За бид өдөр тутмынхаа амьдралд эцэг их сургуун хүмүүжүүлэгч, асран хүмүүжүүлэгч, хамтрагч мөн одоо хамтын харилцааныхаа хүнээсээ одоо чи алдаа хийчлээ, ичээчээ, ингээчээ, тэгээчээ гэд эсвэл бусдад зүйрлүүлэх ямар нэгэн шийтгэл авдаг тий. За энэ нь биднийг одоо өөрөөсөө ичих, өөрийгөө үгүйсгэх байдалд хүргэдэг. Тэгвэл одоо энэ бодлоосоо салах хэрэгтэй, энэ дурсамжаа одоо толгойносоо гаргаж арилгах хэрэгтэй. За хүүхэд насны травмагаа засаж байгаа хүмүүсийн хувьд бол за тухайн үед би хүүхэд байсан, миний тарих бүрэн хөгжиж боловсроогүй байсан учраас би тухайн үед зөв одоо дүгнэлт анализ гаргах чадваргүй байсан учраас би өөрийгөө уучлах хэрэгтэй гэж болно. За насан турш хүний хувьд бол тухайн үед мэдэж байсан мэдлэг дээрээ тулгуурлаад би чадах бүхнээ хийсэн. Одоо бол би илүү ихийг мэдэж байна. Тиймээс би одоо илүү дээр байна гэдгээ мэдж байгаа учраас би өөрийгөө уучлая. Миний мэдгүй зүйлээс болоод одоо алдаа гаргахад үүн дээрээ би шүүмжлэл шитгэл авах ёсгүй. Тийм учраас би өөрийгөө уучлж гинэ гэд уучлах хэрэгтэй. За гуравт нь та өөрийнхөө төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За таны энэ төгс төгөлдөр биш байгаа чинь таны жинхэнэ authentic мөн чанар чинь. За хүн өөрийнхөө төгс төгөлдөр бусыгаа хүлээн зөвшөөрөөд ирэхээр өөрийгөө хайрлаж эхэлдэг. Яагаад тэгэхээр та өөрийнхөө одоо сул талыг мэдээд үүн дээр ажиллаж эхэлнэ. Та худлаа мэддэг, чаддаг дүр эсгэх хиймэл мас өмсөх хэрэггүй болчихж байгаа байхгүй юу? За нөгөө талаас та одоо бусдад өөрийнхөө хинбэ, юу дээр сул талтай вэ гэдгээ илэн далангуу хэлж ярихаар танд сэтгэл зүйд хамаагүй амар хөнгөн байна. За яагаад хосын амьдрал бүтлэхгүй болж хоорондоо хэрүүл маргаантай байдаг вэ гэхээр ихэнх хосууд маань одоо өөрийнх нь жинхэнэ мөн чанар би хинбэ гэдгээ мэддэггүй. Эсвэл өөрийнхөө энэ жинхэнэ би хинбэ гэдэг чанараа нууж анханасаа харилцаанд ордог учраас ийм асуудлууд гардаг. За яагаад хүмүүс ингэж өөрийнхөө төрлөх чанарыг нууж анханасаа харилцаанд ордог вэ гэхээр нөгөө эцэг эхээсээ авсан трама нь байгаа байхгүй юу?
Хэрвээ би энэ сул талаа харуулчих юм бол энэ хүн намайг тоохгүй. Би энэ хүнтэй гэрэлж чадахгүй, би энэ хүнтэй сууж чадахгүй, би хинтээ сууж чадахгүй гэдэг үүднээс, айцнаас ингээд энэ төрөлх зан чанараа нуугаад үгүйсгдэг байна. За тэгээд эсвэл одоо энэ сул тал нь илрээд мэдгдчихэр за одоо намайг энэ ийм сул талтай ийм мэдчлээ одоо энэ намайг хайчин энэ намайг голчин гэдэг тийм айцаар дүүрээд ингээд сэтгэлийн шарахтай болдог. Сэтгэлийн өвдөлтийг авдаг. За тийм болохоор одоо өөрийнхөө одоо энэ төгс биш одоо хүлээн зөвшөөрөх нь бас нэг ёсондоо таныг одоо энэ травманасаа гарах, өөрийгөө гүйсгэх байдлаасаа гарах чи их тус болох. За ингээд өнөөдөр бүгдээрээ хамгийн муухай өдрийнхөө мөчлөгийг формат буюу үйл ажиллагаа үүнээс гарах арга замыг ярилцлаа. Ингээд дор бүрээ ажиллаараа бүгдэнд нь амжилт хүсье. Тухлан сууж цагийг хамтдаа өнгөрөөсөнд баярлалаа. Subscribe хийхээ бүү мартаарай. Та шинэ дугаарыг цаг адалгүй үзэх болно. Ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай.